Сүүлийн үед монголчуудын маань дунд зохилон тохиолдох өвчин бол шамран өвчин боллоо. Энэ өвчин бидний буруу хооллолт, мөн түүнтэй холбоотой үүсдэг өтгөн хаталт юм. Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдийн оронд тарьж ургуулсан ингэгчин тураах цаг хэрэглэх ёстой. Ингэгчин цайны хувьд бол гэд дотрыг цэвэрлэхээс гадна гөрүүлс хөдлөлийг маш их хэрчимжүүлдэг сенаг нь авч, батаршийн үндэс, мөн чихэр өвсний үндэс гэгчлэн маш олон эмийн ургамлууд багтсан байдаг. Тийм учраас та бүхэндээ шамран өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өөрсдийн гэдсийг цэвэрлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлд хэмжээсэй гэж хүсэж байна. бурхан мэгчиж. Юу болов? Шинэ доктор. Энэ арил биш. За нөхөр минь ашаа авчиж. Дээр 18 Ушны цэг. За энэ хоёр цэг авчихсан мэдчихлээ байц. Энэ хувц дуурайх юм байна. Тушка. Тушка. Энэ утч чинь дуурайд байж тээ. Ой Тушка. Энэ утч дуурайж байна уу? Дуурай. Чи ажиллаа хийгээд байгаа юм уу? Эсвэл яагаад вэ? Өөрөөсөө ажил хийхэ байлаа. Ингэж байхаар ер нь чи баг ажаасаа болчихооч. Уцаа. Яасан гэнэ чи? Юу вэ наа? Жихээ ухаач ээ. Наач утас чин дуурайд сонсож гин үү? Энэ нэг өгшиг үншил юм боллоо сүлдээ. За ингэж чинь. Бано. Ай доктор юмдаг сонсож байна. Яасан гэнэ? Баги? Баги яасан гэнэ? За би эмчтэй хэлээдгий. Тий, чи хурдан хүрээд ир тий. За, шивчээ. Баги ирээ. Баларсаа. Нойрс хэрэглээ авдаг шүү дээ. Яасан гэнэ? Нүүр тэр цус мус алдсан гэнэ. Цус мус алдсан. Тий. Өө, хамраас нь тус гардаг хэлсэн юм байна. Эдгүй харин одоо тийм юм болов. Балай, наадах чинь элэг мэлэг. Өө цус мус алдсан гэж шүү. Одоо яах вэ? Одоо яах вэ? Чи тэг дууцсан юм уу? За тэгээ хүрээд ирэх чи одоо хүрээд ирэх чи. За цаатаа жигээр ойрох хэмж дууд хүрээд ирэх. Үүндээ сандрах үү тэгээ. Би одоо хүрэх юм. За чи тэгээ яг одоо эренгүүд нь цаа тусгаад авчих цаачаа яг бол. Хамар цус гарцсан юм л одоо. Хашийн явж байгаа. Тэг харин тийм. Би энд ямар юм хийж зээ. Энэ хог дуурайд нь одоо ирж байгаа баг шүү. Ийм хурдан уу? За. Ой, ай доктор. За ингэ шүү дээ. Өрөндөө байна. Чөө яаж. Гэхдээ тэр яах би цус алдаад байна. Харин тийм ээ. За цусяа баги. Хамар биш шүү. Хамраас цус алдаг. Үгүй хамар биш. Энэ юу яахад? Үүндээ сандраад байна. Үгүй 0 ороод хүндэлсэн байхгүй. За 0 ороод хүндэлсэн чинь цус алдаад. Сар энэ тэмдэг нэрч. Санаа тэмдэг шинэ сандраад. Тэгээд тоглолт. 0 ороод хүндэлсэн чинь цус алдаад. Та зургийг харах юм. Үгүй 0 ороод хүндэлсэн чинь цус алдаад байгаа байхгүй. Цус алдсан. Тэгээд бочкон тустай болсон. Тий, цустай болсон байна. Одоо гайгүй. Өмнө юм тохиолж байгаа юм шиг. Өмнө юм тохиолж байгаа. Үгүй. Үгүй. Тий, одоо яах вэ? Юм үзэж харлаагүй ч одоо. Одоо яах вэ? За одоо өгдөг байгаа юм тий. Үгүй харин жоохон хорсоод тэгэд нэг цусын би жоохон харцсан л та. Та зураг мөрөнд харах зүгээр. Барыг надад чи миний таамаглаж байгаа юм байна уу? Гэтэ ийм уурын чамд тохиолдох ёсгүй дээ. Үгүй өмнө болж байгаагүй юм чи тий. Би тэгээ жоохон сандарч. Шамбран байж магадгүй юм байна да. Шамбар маа.
Хамбармыг сонсчихсан та хоёр. Гэхдээ шамбрам гэдэг чинь зөвхөн эмгтэн тохиолдог үстэй. Юу гэж эмхтэн тохиолдох. Эртөө өндөж тохиолдож штэ. Гэхдээ би ямар нэгэн тийм бэлгийн 0-0 орсон дараалал гэсэн гэж үстэй тийм. тий 0 орсон. Юу вэ? Одоо энд шууд үзчих ярьсан байна. Яа тэгэхүү. Наадах чи би үзлэг хийгээд шамбрыг юм уу? Альсгүй шулуун гэснээс нь цус алдаад хавдар юм уу? Альсгүй юу гэдэг юм бүр цааш шээсний шүгээс цус алдчих. Ингээд олон юм байх магадaltaй явж. Танд үзүүлээд тэгэхүү. Үзчихвэл. За үзүүлээд тэгэхүү. За энэ бол гэхдээ тийм амар юм биш дээ баг. Гэхдээ чи битгий хүнд шалаад байгаа юм. Хүн болгоо энийг харуулдаг шүү заяа. Аа за. Сарын тэмдэг юм. За. Шулуун гэснээр шууд үзлэг хийнэ. За. За. Биш юм. Яаж үздэг юм бэ? Үзэхэд бол амархан. Ерөнхийдөө бол эмч болго нэг үздэг үзлэгийг хийн. Шулуун бүдүүн гэсэн үздэг эмч нар юм. Шулуун бүдүүн. Тэгэхээр дээгүүр бол үзэхгүй нэ. Дээгүүр ялаж үзэхдээ чи доороос нь тусалж чам. Ямар нэгэн цосмос авахгүй юу? Цос мас авахгүй. Ерөнхийдөө бол чамааг ингэн доош нь тари ихгүй. Доош нь ингээд тонгоод очоод яг дөрөв хөллүүлнэ гэсэн үг одоо. Ингээд Дөрөв хөл. Тэ одоо дошка энэ хата хүний модартах юм. Яг ингээд нохоо шиг дөрөв хөлөхгүй да. Тэгээд тэнгуү чи би яг хөөр бэлэгээ өмсөд шулуун гэсэн дотор чи янз бүрийн юм байна. Евро хийх гэдэг юм хорого. Хошногоор үчил хийн штэ. Ийм өчнөр өвдөх гэж. За. Яг шамбар яг өвдсөн ч юм уу ч юм хийн. Шамрам баггүй. Шамбрам. Яг шамбар биш ээ. Бас шууд хараад ингээд оншиж болохгүй штэ. Тэгээд байж магадгүй би бодож. За яаж үзэх юм тэгээд За. Баги чи ийш орчих. Ийш. Ийш ороод хорсоо. чи бүр ингэж яваад байгаа юм. харин тийм хорсоод. Өмдөө тайл. Чи хүний модортой байгаа цаашаа. Надад нэг бэйли. Тэгээд нэг тостой байна. За. Бэйли тостой. Тосоо. Баги чи байх шүү. Өмдөө тайлаад юу өвдөг хүртлээ сайхан гэдэг. За тэгээ за. Тэгээд яг дөрөв хөллөөд над орон дээр ганц очиж. Та бүхэн энэ хэвлийг өөр хүнд ярихгүй те. Би мэдчихэж байгаа шүү. Тушка чи ярихгүй. Ер нь тэгээд стиг актер хүнээс нугаадах асуудал юу байсан юм? Хүн энэ дээр их санаа зовоод ичдэг юм. Өөр нэг ингэж уурлаачлаа. За. За баги аршаа хараа сайхан. За тэгээ. Дөрөв хөллөө штэ нохоо шиг. Дөрөв хөл. За тэгээ. За. Яа. За чи Хөшгөө ядаж хаах уу? хаа. Энэ хөшгөө хаасаа өмнөдөө тайлъя. Яа. За болсон. За. За болсон. За чи цааш явж. Миний мод дуглаа. За хөшгөө хаач тэгвэл тэр өмнөдөө тайлъя. Өнөр мөндөж чи та. Тийм ээ. За энэ ч За. орсон дэх юм. За хөшгөө хаач та. За цаашаа. За. За баги одоо хэлээ шүү. За. За энэ чи. За одоо Зүгээр. нуруугаа хатаадах. Өрөөл болгож штэ. Одоо Сталч. өвдөд ахгүй байгаа. Гөө нэг бодлого ч юм хотлоодлаа. За болсон. За баги болчлаа. Өндөө сайхан өмсчих зэ. Содох. За гайгүй өстэй. Чи ядад очрог баяссан саж байгаа. Тэл бэлээ хэд. Пүүх наач одоо өндөр татар нь ямар амар юм. Баяглаа даа чи. Энэ хизээж ингэ эмж болохгүй өвчтнүүдээс ингэсэж хийж байгаа юм. Хөш энэ давхч ер нь ихтэй хүмүүсийг давж чаддсан юм уу? Ямар юм бэ? Эмэгтэй хүн гэлтгүй эмэгтэй хүн бүгд энэ хүмүүсийг хийдэг шүү дээ. Тэгээд ер нь бол ай доктор нь бол яаж оншин бол бараг гаргачлаа. Харин юу вэ? За би юу ч гараа угаач зөө. Тэгээд эдгээр сая яри. Ер нь Юу юм болоо? Бааны чиний ер нь өмнө өтгий ингэж их хатдаг байсан юм уу? Гүй гайгүй л байсан таа. Гайгүйсэн. Чи миний суух юм уу? Гүй би сууч чадахгүй байгаа даа гол нь. Харин яг урдлаараа суух юм. Жохон байж байгаа. Нэлийн дээрээс л ихэлсэн байх магадaltaй харагдаад байна. Тэгээд өнөөдөр л надад цус гарч мэдгэцсэн шүү дээ. Өнөөдөр л ихэлсэн үү? Тий, өнөөдөр л цус гарсан таа бүхэн. За. Тэгэхээр За. юу вэ? Анхаарлаа сайхан болж байгаа. Чамд бол одоо хошнооны чинь дотор тал буюу одоо шулуун гэсэн дотор чинь судасны занглаа буюу одоо манай эмнэлгийн эмчнэр хэлд нэршлэр бол одоо шамбрам гэдэг өвчин бол үүсч эхэлсэн байна. Шамбрам гэж. Сонсч ирсэн хоёр. Гүй сонсч ирсэн. Би сонсч ирсэн. Гэхдээ эмхтэй хүн. Би бол тэгж буруу ойлголттой л явж байсан биш үү? Энэ шамбрам гэдэг өвчин бол өөрөө энгийн юм шиг боловч цаашдаа хүндэрх юм бол бүр амь насанд хүртэл авч байгаа. би хүнжирсэн мөн үү? Ер нь л гэхдээ чинийх бол харцангуй гайгүй буюу одоо хөнгөн зэрэгтэй байна гэсэн үг. Дөнгөж хаа өнөөдрөөс цус гарсан. Харин өнөөдөр ирсэн чинь маш зүг бол. Харин би шууд нүр дахиж орж ирсэн те. Тэгээд тэгвэл ингээд цус алдалдаал яваад байвал чи цус багталтанд орно. Цаашлаад явал тархлаас үлдэн бүр халдвар баг. Түрүүл уцаар ярихдаа баг наа чи ойлгох шахсан. Тэгээ ойлгох шахсан байна. Тэгээд энэ ч одоо хүн тохиолдолд мэдээч хэрэг хэцүү ба. Магадгүй энэ одоо харж байгаа хүмүүс бол бас энэ зовиртой олон хүмүүс явж л байгаа Монголд олон зөв. За би одоо нэвтрүүлгээр ер нь дандаа жишээ болдог л та. Гэхдээ энэ дээр л өмнөх бод дээр ийм болчлаа те. Тэгэхээр яг үгээр энэ өвчнийг бол ганцхан чамд зориулж биш те. Энэ одоо өвчин чи ер нь бол ингээ хараад байхад ерөөсөө бараг л худалчууд 3 хүнтэй нэг нь шамбрам гэдэг өвчнөр амьдралынхаа туршид өвчсөн байдаг. 3 хүн тутмын нэг нь бүр. Тэр байтугай бүр эмгтээчүүд. Тэгэхээр бид 3-ын нэг нь ялчгүй өвчөж байгаа юм байна л да тийм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өвччихдэг байна шүү дээ. Шамбар гэдэг буюу энэ шулуун гэсэн цусаалдаг хүчин тийм ээ. Эргэж гардаг хүчин гэж. А мөн эмгтээчүүдийн хувьд бол их сонир.
Эмэгтэйчүүдийн хувьд бол төрсөн эмэгтэйчүүд болгон бараг шахгүй энэ өвчнөр өвчлөлтэй шүү. Төөх. Энэ их сонирхолтой. Та хоёрын нэг ер нь Хөш тэгвэл өнөөдрийнхөө сэдвийг ёстой шамбармаараа хийгээд намайг одоо үзэж харуулад одоо ингээ бүх юмнуудыг л гаргалгааг нь гаргая тэхүү. ер нь бараг тэр нь зөвдөө. За тэхүү. Тэгэхээр одоо энэ талаар ойлголт өгөхийн тулд та хоёр би нөгөө ядаг шүү дээ нэг Антон буюу одоо яг бүтцэн ямар байдаг юм бэ? Чиний одоо энэ чи одоо өөрийнхөө одоо бүтцийг сайн мэдэх үү ер нь одоо шулуун гэзнийхаа. Сайн мэд. Шулуун гэз гэж ер нь хаана байдаг вэ? Шулуун Дөрүүд ер нь шулуун Чи юу хаана гэж чинь одоо энэ гэц дотор байдаг байх л гэж. Энэ тайруулт юм даа. Чи юу гэж бодчих? бүдэг бодог юм ярин дандаа. Чи юу гэж бодчих? Гүг энэ дээр За энэ дээр ойдод харъя тийм ээ. Шулуун гэз маань хаана байрлах вэ? за сайн мэдгүй байна. Та ер нь тайлбарлаа. Нэвтрүүлгийн эхлүүлсэн дээр биш үү гоё. За тэхүү. За энэ тэгэл нэвтрүүлэг хийх хүмүүс юм уу яа гэдэг. За тэгээд. За сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. Ви телевизийн одоо бидний бэлтгэн хүргэдэг Ая доктор нэвтрүүлгийн маань одоо энэ удаагийн дугаар хийхэд бэлэн болсон байна. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөл би энэ нэвтрүүлгийнхаа талаар бас нэг тодорхой хэмжээний юм ярина. Гэхдээ тэрийг бол нуусаа үлдээч нэвтрүүлгийн төгсгөл болъё. Өнөөдрийн сэдэв бол шамбрам гэдэг өвчний талаар ярих нэ. Одоо бүр тод жишээ нь би өөрөө зогсож байна энэ ч одоо. Тэгээд анзаарсан бол одоо миний 0-д ямар зүйл хийснийг анзаарсан л хат манай ч гэсэн. Нэг эвгүй зүйл болчлаа. Тэгээд одоо нэвтрүүлэг эхлэе да тий. За тийм. За тэгвэл одоо юм чи одоо энэ яг одоо энэ Малайзин дээр нөгөө таны хэлээд байгаа шулуун гэц чинь хаана юм бэ? Шулуун гэзийг хаана аваа юм бэ гэж тийм ээ. Тэртэй холбоотой зүйл байна шүү дээ шамбрам чинь. Яг зөв. За тэгэхээр баг ийшээ зогсож байгаа. Тэгэхээр энэ одоо бидний удаас харж байгаа зураг харж байна шүү дээ тийм ээ. Энэ бол хүний хоол боловсруулах тогтолцоо гэж ярьж байгаа. Хүний эдсэн хоол амаар дамжаад улаан хоолоо гэдэг зүйлээр дамжиж явсаар байгаад нарийн гэдэс гэдэг зүйл рүү орно. Энэ нарийн гэдэг нарийн богоц. Нарийн гэцэр яваад энэ бүдүүн гэцэр орно. Бүдүүн байна нарийн өөрөө. Бүдүүн байна. За бүдүүн гэц рүү явсаар хагаад хамгийн сүүлд нь энэ нэг улаан юм харагдаж байна уу? За. Энэ нэг чинь шулуун гэц гэдэг юм аа. За нөгөө шулуун гэц гэдэг нь энэ өгзөгтэй их ойрхон байдаг юм биш нэг яг гол нэг. Тэгэхээр одоо энийг яагаад шулуун гэцгээс одоо та харж байна уу? Нэг нь ийм атралтай нуглаатай ингээд байж хад энэ доор бүр ингээд шулуунаараа байж штэ тийм ээ. Улаан ягаа юм. За нэг 15-аас нь 20 см орчим л нэг урттай дөө маш богинохон. Эмгтэй ихтэйг байлгаагүй юм. Ер нь хүний хоол боловсруулах зам буюу энэ амнаас ахгуулаад энэ аанус хүртэл гэж яддаг юм да. Маш нэг уртлаа тийм ээ. Ер нь л ойролцоогоор нэг 20 орчим метр гэж байгаа. Тийм урт зам байдаг охин шүү дээ. Зүс. Бүр тэр ойлгонгой ингэж зарим ном дээр бичсэн байдаг. Энэ ингээд улаан улаан сахгуулаад аанус хүртэл ингээд бүр сунгаад тавих юм бол энэ дотор гэцэд тавих юм бол за том оврын автобусны урттай бол тэмцэнэ гэж байгаа шүү дээ. Энэ одоо гэц дотор чинь. Тэгэхээр хүний биед бол нилээ их юу. Тэгвэл тэрний чинь одоо нэг 15-аас нэг 20 см-ийн шулуун гэцний асуудал болоод шүү дээ. Шулуун гэц эзэлдэг байна. Гэхдээ энэ гэц бол их учиртай. Энэ яга ийм бүдүүн байгаа юм. Энэ бүдүүн байгаагийнх нь учир нь юу гэхээр зэрэг юу гэж бодож байна та хоёр одоо энийг мэдж байгаа л үү. За тушкаа гэж бодож байна. Яагаад энэ шулуун гэцэнд энэ хэсэгтээ бүдүүн харагдаж байна? Наа чи нөө. Аа. Ингээд шулуун биш юм байна те бас нэг жоохон. Бас бүдүүн бай те. За энэ нэг юмас асуусан асуугүй За энэ болохоор юу хаа те энэ яг галгаруулж байгаа ялгц одоо бидний биенээс гарч байгаа. За маш зөв мэдээж юм шүү дээ. Одоо 3 дугаар ангийн хүүхдүүд энийг баг мэднэ тийм ээ. Аа чиний овооны гайгүй ном уншиж байгаа юм бол чи байх. Тий. Тийм бах те. Унтахаар ажиллах байгааг чинь одоо харгаа шүү дээ. Энэ танай шинэ контрол үү? Тийм. За тэгэхээр за энэ бол одоо яг үгээр мэдээж өтгөнийг барина, өтгөнийг гадагшлуулна гэсэн бас их чухал үүргийг бол гүйцэтгэж байгаа шүү дээ. Одоо шулуун гэц чинь. Чиний хувьд бол яаж ихээр зэрэг яг л энэ шулуун гэцний яг энэ амсар хэсэг ба шүү дээ. Яг энэ амсар хэсэгт нь асуудал бодох юм. яа. За энэ асуудлын талаар одоо яг асуудал байна. Энэ тэгэхээр одоо өнөөдрийн сэдв бол ерөөс энэ жижигхэн 15-20 см үргэлжлэх энэ шулуун гэцэн дотор болж байгаа процессыг л одоо чамд харуулах гэж байна. За тийм. Тэгвэл энэ талаар одоо бас яг ингээд шууд хараад бас ойлгох байхгүй. Тэгээд одоо бүгд нэр зурагт руу очив. Би та хоёртын зурагтан дээр нэг дүрс бичлэг хараад. Тэгж ойлгох их сайн яг ойлгох. чамд одоо яг юу болоод байгааг чинь би одоо харуулж бодчих. За яг энэ шулуун гэцнийхээ л юм. Тийм яг энэ зүйл. За өдөр явцгаа. Дээш өрөөлөө. За энэ чи орж би энэ чи нөгөө нойроос сэргэж оч. Яа. Жохо хорсол байна. Одоо яванд гайгүй болох ингээ хорсоод байгаа юм. Тий. За чи наа сууж байгаа юм. Зогсоод явах. Юу яа одоо би багийг чам тайлбарлах гэж байна. Нөгөө тушгаа чааш явж хаалгач. Юу яах шиг хэрэг. Яа, сайхан нойроос сэргэж дэш байна чи. Ойр чи үсрэл байгаа юм уу? Читэр чи ер нь ингээд хаана байсан юм? Читэр хаана байсан чи нойргууд өдөржингөө ажиллаж. Чөтөржингөө хортороо эмнэлгээ цэвэрлээд энгүүр чи бөө ажил хэцүү байсан шүү дээ. За яг хоо залиг маа би чамтай хэлэх яах вэ? За одоо та юу үстэй? Нөгөө бүтцийг нь одоо ингээ харуулна шүү дээ тий. Одоо би чамд одоо яг хаан чин бас юм гэдэг талаар ярих гэж байна. За. Тэгэхээр одоо энэ багийн нэг бүдүүн залуугийн зураг харагдаж байна уу? Тийм ээ? Багийн чихэр харагдаж байна. За энэ бүдүүн залуугийн зурган дээр харахад бол яг үгүй
Энэ нэг гэдэс харагдаж байгаа. Аа түрүүн бид нар харсан тийм. Гэхдээ энд нөгөө шолон гэдс юм байгаа сте тийм ээ. Тийм бай. Шолон гэдсийг ингээ улам томрол арах юм бол ингэж харагдах байна шүү дээ. Харж байна. За. Ингээ харахаар одоо юу ч мэдэхгүй юм шиг саний харагдаж байна тийм ээ. Анаа. За тэгээд энэ юу гэхээр зэрэг яг шолон гэдсийн өмнө талаас нь ингээ зүсцэн байгаа байдал гэсэн үг. Энийг одоо бид чамд одоо яг энэ мөлөжин дээр харуулж бодож байна. За. За тэгэхээр энэ мөлөжин дээр бол одоо яг эрэгтэй хүний одоо яг эрэгтэй талыг нь зүсцэн байгаа шүү дээ. Одоо ингээ харахад бол чинь танил юм харагдаж байна уу? Богсоо. За Богс байна. За тэгээд ийшээ эргүүлээд харангууд ч болохоор бүр дотор хажуу талаар ингээ зүсэнгүүд чи ийм харагдаж хүний дотор хэвчэн чинь. Тэгтэл энд харъя тийм ээ. Энд харангууд яаж ихээр энэ чи эрэгтэй өнгөш эмэгтэй юм болчих. Андарсан шүү. Мөдөж За байж гараа. хамаа батаа гэж зүйл юм надад шишиг болох гэсэн. Эрэгтэй Гэсч чуу. За яах вэ? Зүгээр. За эмэгтэй өндөрчсөн бас эмэгтэйчүүд үзэж байгаа. Эмэгтэйгийн нөгөө нэг найз нь одоо шагуулгад хийсэн харин тэрийг нь авах юм болчих. За. Дандаа нэг шалтгаан. За ялгаагүй тийм ээ. Бүгд гадагшлуулж байгаа юм чинь. За. Багийн хувьд бол одоо шулуун гэдсийг хаана өнө гэдгийг тайлбарлая тийм ээ. Шулуун гэдс чинь шүү дээ таарч байна. Ингээд байрлалын хувьд ингээ гадна талаас нь жоох ингээ хүрээ нэмээд үгүй тийм ээ. За ингээд шулуун гэдс маань ийм их одоо байрлалтай ингээ байж. Яг урд талаас нь ингээ зүсцэн байгаа шүү дээ. За энэ ингээ орсны ямсар маань харагдаж байна тийм ээ. За энэ дотор чинь болж байгаа процесс байна. Би сая энэ шинэ хуруу хийсэн үү? Ийш нь хуруу хийсэн тийм ээ. Тэгтэл хуруу хийхэд надад юу тэмдэглэсэн гэхээр зэрэг яг энэ дотор нэг юм өөрмөц юм өндөр юм бүдүүн тэмдэглэж чинь. Ондгор Ургаад гараад ирсэн шүү. ургаад Шулуун орохгүйгээр ингээд замд нь юм тэглэж юм гэсэн. Тэглэж байгаа л гэсэн үг шүү. Тэглэх бол ёсгүй. Гэтэл яагаад тэгсэн бэхээр зэрэг одоо анатомийн бүтцийг харах юм бол энэ шулуун гэдэгт чинь дотор талд юу ч тийм тэглэх юм байх ёсгүй. Гэтэл энэ дээр одоо нарийн харах юм бол ийм юм болсон байна. Шил одоо ингээд бид нар ингээд шулуун гэдсийн зургийг цааш нь ингээд хараад үзэхээр зэрэг ийм болчих юм. Хүний одоо энэ одоо шулуун гэдс чи одоо асар их цусан хангамжтай. Маш их цус ерөөсөө энэ одоо эргэн тойронд чинь судас яах нь Энэ циркул судсуу. Суц. Одоо ихээр энэ хажуу талаас наарсан энэ тойронд чи яах нь яг хажуу талд нь ингээ баахан судснууд байж байгаа юм шүү дээ ингээ судснууд тийм ээ. Тэгээ энэ судснууд чи хэвэн үедээ ингээд яг томрохгүй хөш ингээ байж байгаа байхгүй юу? Гэтэл чиний хувьд бол яасан гэхээр зэрэг одоо 0 удаан суусан тийм ээ. Дээрэс нь маш их өтгөн хатсан. Маш их хүчтэй дүүлүүлсэн гэсэн юм бол асуудал байгаа шүү дээ. Эндээс болоод яадаг вэ нөгөө судснууд нь томорчдөг. Томруулсан судснууд томортох нь шүү дээ. За би одоо саяны одоо байдлыг бол улам томруулаад би нэг бичлэг үзүүлээ л да хоёрт. Чи багийн дээр одоо болсон одоо процесс шүү дээ. Саяны одоо процесс. Багийн 0 сууж ирсэн үү? Би сууж ирсэн. Багийн 0 доо Сууж ирснийг ард түмж гिचлэн л дээ. За дэ яг үгээр багийн 0 сууж ирсэн чинь багийг яах нь вэ? Өтгөн хатсан. За өтгөн хатсан. За ингээд шулуун гэдсийг харуулж байна. Өгтөө сууж гад үзье та. За шулуун гэдсийг харуулж байгаа дахиад томруулангууд яаж гинэ? За энэ баас харж байна уу? Баас би одоо өтгөн гэж байгаа шүү дээ. За. За энэ нөгөө шулуун гэдсний чинь амсар дотор ингээд дотор байж байна. Нилээн бүдүүн одоо том өтгөн байна шүү дээ. Чам чинийхээ энэ ямахгүй байсан. Гэхдээ нэлээд байсан. Нилээн байсан. Хатсан байсан уу? Хатсан байсан. Би яг тэрийг цусал харагдсан надад. За ингээ яг өтгөн чигээ гарахгүй нэг гэсэн дөлөөсөн байж байгаа. Дүүлсээ хөлсөн. Дүүлж байгаа энэ үед нөгөө судсан шүү дээ. Шулуун гэдсний дотор талгаа. Судснууд нь яах нь вэ? Дүүлтийн үед томорсон байх нь шүү дээ. Шахагдаад байгаа юм уу? Шахагдаад ингээд бүр томорсон байна. За. За одоо миний гартууд баригдсан юм чи яах вэ гэхээр зэрэг энэ байсан байна шүү дээ. Энэ одоо ингэ сайн хараад ичлээ. Тэгээ одоо нөгөө нэг энэ дотор шулуун гэдсний чинь дотор яах нь хөндөй дотор чинь ийм одоо юм үүсэт эхэлсэн байсан байна шүү дээ. Зөлгөө. Тэгээ маш том хэмжээний одоо юм одоо нэг усны зангилаа судасны бөөгнөл явуулж байгаа. За ингээд дахиад цааш нь харах юм бол яах нь бүр ингээд томроод нөгөөдөг чи одоо ингээд явж. Тэгж байгаа том байна. Чинийх бол гайгүй байсан. Энэ нэлээд хүндэрсэн байгаа байдал харагдаж байна. За ингээд өтгөн маань гадагш. Гадна талдаа бас байдгийг. Чинийх бол дотор талд нь байгаад байгаа юм. Энэ бол гадна талаасаа ингээд нөгөө судас нь томорч гарчиж байгаа. Тэгэхээр одоо энэ процессыг одоо би та хоёрт бол одоо улам бас дэлгэрэнгүй тайлбарлах. Судас яагаад байна гинэ энэ одоо яг ингэ л судас нь томроод байна. Чиний одоо яг стон дотор байгаа тийм ээ. хавдаад байгаа юм уу? Шулуун гэдсэн дотор байгаа энэ судас нь томроод байгаа гэсэн. За. За механизмын хувьд бол одоо нэг ийм механизм явагдаж байгаа. Ер нь бол одоо агарын шарын онол гэж. За би яг энийг ард түмэнд зориулаад энийг энгийнээр тайлбарлая гэж бодож байна л да. Жишээ нь одоо нэг агарын шар байна тийм ээ. Бодит төсөл. За одоо бодит туршилт гэдэг. Тэгэхээр энэ агарын шарыг одоо бүгдээрээ юу гэж бодох вэ? Шулуун гэдсний судас гэж бодчих. Тийм үү? За энэ одоо шулуун гэсэн судас. Хэвэн үедээ бол яг үхээр энэ чинь энэ судас чинь энэ дээр ингэ байж байгаа юм шүү дээ. Хамд нь ингээд. Гэтэл яг үхээр ийшээ ингэ томоод орсон байна уу? Тийм байна. Нөгөөд чинь яагаад ийм байдалд орсон гэхээр байдал нь багийн одоо ингээд хүндэрсэн тийм ээ. Хүндрээд ингээ өтгөнөө гадагшлуулсан. Маш хүчтэй дүүлүүлсэн үү? Дүүлсэн. Тэгээ сууж явах үедээ ингээ дүүлээд байсан шүү дээ тийм ээ. Тэгвэл нөгөө дүүлж явах үед яд вөхөр хүчтэй дүүлэлтийн үед энэ хэвлийн хөндийн дотоод даралт гэдэг юм ихсээд нөгөө хамаг цусаа доош нь ингээ хүчтэй шахаад өгдөг. Та нар ингээд одоо ингээд нүүрээ ингээд яг ингээд хамаг юм чангалаад ингээд үстэй бүгдээр боогоод. За ингэнгүүд яаж ирэх юм.
нүүр нь ингээд улаагаад менчигээл ингээд ирэх нь шүү дээ тийм. Тэгэхээр энэ доош нь шахагдаад үлгэж гин үү? Тэгэхээр доош нь ингээд хүчтэй шахахаар яах нь? Удах юм бол гарах нэ. Доош нь ингээд улам хүчтэй яах нь? Цусаа хангаж очиж байгаа. Тэгвэл нөгөө шулуун гэцний хувьд бол хэвэндээ ийм сайхан ийм том ийм судас байсан чинь яг чамаа хүчтэй дүүлээд 0 удаан суугаа өтгөн их хатаад ингээд байж байгаа үед яа гэхээр одоо бодъё тийм ээ. Жишээ цус орлоо гэж бодъё л да үлдээгээд үзье. За энэ шинэ цус орчлоо. За. Маш их хүчтэй чи дүүлсэн учраас энэ дотор нөгөө энд байгаа угаасаа цусаа хангаж чинь ингээд дүүрчээ тийм ээ. Хэвэндээ одоо яг үхээр Одоо ийм болчиход байна гэсэн үг. Одоо ийм болчлоо гэсэн үг. Буцаад яг хэвэндээ нөгөө нэг цус чинь гадагшлахтаа цус чинь ингээд бүтэж гадагшлах байх. Хүндэрсний дараа юу? Хүндэрсний дараа. Нөгөө эсвэл зүгээр яг хэвэндээ бол. Тэгээд буцаад энэ цусыг болжоод өгөх юм. Гэтэл багийн чиний хувьд болохоор ясэхээр яг хэвэн биш маш хүчтэй дүүлээд удаан суугаад өтгөн их гадаад одоо архан гэж явсан байж шүү дээ. Тэрний үгээр зэрэг байнгын чи явах нь. Содосрууд маш хүчтэй явах нь. Даралтыг өгдөг. Энэ байдлаас болж яг үгээр судас маань буцаж ашигтаа хэвийн байдал руу орчт юм. Хэвийн байдалтай бол яг бүгд байхгүй болох гэсэн шүү дээ. Гэтэл ийм болоо үлдчихдэг байна шүү дээ. Жохон цус үлдсэн үү? Үлдсэн байна. За тэгтэл ингээд яг үгээр багийн одоо шулуун гэсэн дотор нэг ийм үлдсэн байна. Аажмаар нэмэгдээ. За тэгвэл дахиад багийн өтгөн хатаад хүчтэй дүүлээл яваад тийм ээ. Тэгэх юм бол дахиад яах нь? Улам томорчоод эргээд жоохон гараад тэгээд эргэж буцаад жоохон цус нь гараад ингээд үлдээд идэх. Гол нь ингээд ийм хийсэн агаарын шар шиг цус хураад идэх байна шүү дээ. За тэгээ яах нь? Одоо ингээд ийм болчлоо. бүр битүүрх нэ. Тэгэнгүүт бүр цаашаа хүндрээд ирэх юм бол яах нь? Бүр томроод нөгөө суд чинь шулуун гэснийхээ амсраар ингээд гараад ирдэг байна шүү дээ. Бүр ингээд гараад ирдэг байна. Ингээд ирэхлээр яадаг вэ зэрэг ийм юм болж хөрж байгаа. Одоо бидний эмнэлгийн нэрээр бол одоо гадна шамбрам гэж бүр одоо дотор талаас гараад ирнэ л дээ. Шимчээ. За энэ цагаан мах иргэн гэдэг чинь энэ юм уу? Цагаан мах иргэн чинь өөр асуудал шүү. За энэ дээр би одоо харуулъя. яа энэ бод зургуу те. Бодит зураг байна шүү дээ. За багийн одоо сая нөгөө нэг судас чинь одоо чиний гаргадаг вэ? Судас чинь багийн чиний дотор талаа байсан шүү дээ тийм ээ. Дотор талаа яг байгаад байсан шүү дээ. За энийг одоо ингэ тавь. Хаалж тийм ээ. Дотор талаа байгаад байсан чинь явандаа нөгөө томорсоор хагаад чи их хэмжээтэй байнгын дүүлэн байнгын одоо өтгөн их хатна 0 удаан суун энэ бүхнээс судас чинь томорсоор хошнооныхаа амсаас ингэ гараад ирсэн байна шүү. Тэгэхээр ийм хүндрэлүүд цааштай ингээ. Минийх бол гайгүй зэрэгтэй байна. Одоо чиний бол дотор талаа нэг иймэрхүү жоохон яах нь. Иймэрхүү жоохон ч юм уу. Ихтэн тавигдаад байх нь шүү. Одоо чи дахиад ингээд нэмээд байх юм бол энэ яах нь томроод тань гэсэн үг. Нэг ингээд ийм болцсон юм бол буцаж хэв байдалтай ордог. Энэ бас адилхан уу? Одоо ингээд бүр гадагшаа гараад ирсэн. Энэ бол өөр шүү. Сая тушка хэллээ шүү дээ. Одоо хүмүүс цагаан мах хэрэглээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Ер нь цагаан мах. Манай нэг хамаатны их чарн ингээд нөгөө цагаан мах нь эргэсэн гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь эмнэлэг төзөөсөн гэсэн чинь бүд гэд нэг юм гараад ирсэн гэдэг шүү. Тэгээ би харин бодохгүй байрна наа чи ингээд гараад ирсэн. Бүд гэд юм гараад ирсэн. Цагаан мах хэрэгч чинь бас өөр юм уу? Өөр үл яг хаа. Одоо энийг бас их зүг асуулт асууж шээ. Манай тушка бас их сая яхан муулж ясна буцаад. За сайжраад байгаа маа. Ер нь бол арай л дээр л те. Арай л дээр юм байна. Чамтай одоо өрсөлдөг болсон байх шүү. Тийм байна. Тэгэхээр ийм байгаа. Цагаан мах эрэг гэдэг нь юу гэхээр зэрэг шулуун гэдэсний одоо нөгөө энэ бид нар чи харагдсан шүү дээ шулуун гэдсэн маа тийм ээ. Шулуун гэдсний дотор салынхын саст нь бүр ингээ эргээд гарч ирэхийг хэлээд байгаа. Содос биш. Зүгээр өөрөө ингээ мах нь яг ингээ эргээ гаад шүү дээ. Тэр чинь бүр хүнд асуудал. Энэ бол бүр хүнд асуудалтай. Энд зураг харагдаж шүү дээ тийм. За одоо энэ харагдаж байгаа бүр ингээ бүлтрөөд гаад ирэхээр ийм болчихдог. Тэгтэл шамбрам гэдэг нь болохоор ийм судасрахаг ийм улаан ягаан ийм одоо харж байгаа. Цаанаасаа тийм сүнс мах гарч ирчээд байгаа юм. Энэ бол мах гарч ирж байгаа. Энэ хоёр бол өөр өвчин шүү хүмүүсээ ард түмэн нэг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ шамбрам чинь бос ноцтой юм байна. Асар ноцтой байна. Бас энэ чинь бас асар ноцтой. Цаашдаа хүндрэх юм бол бүр ингээд гарч ирсээр байгаа бохор орно, хүндэрнэ. Асуудлууд бол их байна. Энэ тэгэд би болохоор ингээд бодоодсэн шүү дээ. Бас түрүү хэлжсэн. Эмэгтэй хүн л хүрээд идэг юм болов гэсэн чинь эрэгтэй хүн бас хүрд юм байна те. Зүг. Чи хүүсний хувьд бас их зүг асууж. Тий, хүүсний л юм яриад байна л да. Яагаад ингээд эмэгтэй хүн жирэмсэн хүн болгох яагаад ингээд тохиолддог гэхээр нэгдүгээр шалтгаан нь одоо бид нар ярьлаа шүү дээ тийм ээ. Өтгөн хаталт юм байна. За хоёрдугаарт нь 0-д удаан суух юм байна. Удаан суух тийм ээ. Би чи ер нь их суугаа ажил хийдэг ш. Тэр ер нь болох уу? Тэгээ дээрэс нь бас чи бас удаан суугаа ажил хийдэг. Энэ бүхэнд чиний энэ одоо болно. Чиний одоо энэ босоо юу. За. Энэ бүхэнд яаж өгөх вэ? Чиний энэ хэвлийн энэ хэсэгт байгаа цусаа хангамж дээшээ болно явж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө суугаа ажил хийгээд удаан суугаад байнгын түлээстэй байгаад хахаар нөгөө цусаа хангамж дээшээ явж чадахгүй доороо тунаад байдаг нэг басна. Тэгэхээр доороо тунах гэсэн үг шүү дээ. Арцын одоо энэ хэсэгтэл ингээд цус нь тунаад байна гэсэн үг. Тунаад байна. Тэгэхээр цус тунаад байна гэдэг чинь нөгөө шулуун гэдсэн дотор байгаа нөгөөний цус руу томроод байна л. Томроод байна. Цус их хэмжээтэй орхол боломжийг өгч байгаа юм.
Тийм учраас эхний нэгдүгээр шалтгаан бол энэ суудлын өвчин ажил дээр бол алхах хэрэгтэй юм биш бас. Өтгөн одоо их хатгах юм нөлөөлж байгаа шүү дээ. Нэг 2 цаг сууж гад болохгүй бол алхах хэрэгтэй байна тий. Ер нь бол тэгвэл зүгээр шүү тий. За. Дээрэс нь одоо чи багийг асуулна шүү дээ. Нэг эмэгтэйчүүд их тохиолдоод байгаа юм биш үү тий. Жирэмсэн эмэгтэй хүн бол төрсний дараа ер нь хвчлийн өвчнөр хвчлээд шамбрам гэдэг өвчин. Одоо ингээд төрсний дараа хүн болгон толгой дараалуулсан баг ингээд шамбардаж чинь дөө. Тэгээ гол энэний механизмыг одоо би ер нь тайлбарлая гэж бодож байна. За. Ер нь энэ бол одоо төрөх процесстэй их холбоотой. Эмэгтэйчүүд одоо анхаарлаа хандуулдаг. Тэгээ одоо ямар энд эмэгтэй байхгүй юм чи та хоёр дэжишээ аваад үзье гэж бодож шүү тий. Тэгээ өөрөө л боо бүгдээ. За тэгээ. За. Энийг авах юм уу яах нь? Энийг юу? Тий авцсан дээр. Буруу очсон юм чи. Сүүлийн үед монголчуудын маань дунд зохилон тохиолдох өвчин бол шамран өвчин боллоо. Энэ өвчин нь бидний буруу хооллолт, мөн түүнтэй холбоотой үүсдэг өтгөн хаталт юм. Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдийн оронд тарьж ургуулсан ингичийн тураах цаг хэрэглэх ёстой. Ингичийн цайны хувьд бол гэд дотрыг цэвэрлэхээс гадна гөрүүлц хөдлөлийг маш их хэрчимжүүлдэг сенаг навч, батарвшийн үндэс, мөн чихэр өвсний үндэс гэгчлэн маш олон эмийн ургамлууд багтсан байдаг. Тийм учраас та бүхэндээ шамбар өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өөрсдийн гэдсийг цэвэрлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлд хэмжээсэй гэж хүсэж байна. Чингээ төгөлж бас арилгах гэдэг шүү. Харин би бас жоохон эвтэйхээ суугаад ингээд. За. Тэгэхээр одоо бид хоёрт нэг төрсний дараа яагаад эмэгтэйчүүд маань толгой даруулаад энэ шамбран гэдэг өвчнөр хүчтэй байгаа юм бэ гэж Учрын чи би нөгөө эмэгтэйчүүд гэснээс энийг аваад ирсэн шүү дээ дээрээс. За наа чи нэг актер Хэрэггүй. хэрэггүй. Тэгэж тавьчих. За ийшээ. Тэгээ одоо яаж эмэгтэйчүүдтэй ойлгох вэ? Тэгээ одоо яаж ойлгох вэ гэхээр төрөлтийн процессыг одоо бодох нь шүү дээ. Яг тэр төрж байгаа Тэгээ агшин. одоо яг төрж байгаа агшинт эмэгтэйчүүдийн бараг 90 орчим хувь нь шамбрамттай болох нь шүү дээ. Нөгөө судас нь одоо томроод. За одоо чамайг одоо шинэ би болохгүй хаа. Чи ярав дүлхэр. Баг чи юу тушгай шивч. Гэх юм уу? Тийм. Хаашаа? Жирэмсэн хүн яаж гэлдэг вэ тэгж бишээж чадаа. Төрж байгаа хүн харж байгаагүй юм бичлэг. Дөрөв. За би энэ цууч. Дээш харж. За тэгээд хөлөө ингээд нугалчих. За. Ингээд яах нь. Эмэгтэй хүн төрөлтэй яг ийм барилттай байна нь тий. За тэгээд төрөлтэй яг эмэгтэй нэг ийм хөө барилттай байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ яах нь. За дүүлүүлээ тийм ээ. За дүүлүүлээ. Дүүлүүлээ. Дүүлэх юм уу одоо? Хамаг юм гарчих үү? За ингээд эмэгтэй хүн чинь дүүлүүлнэ шүү дээ тийм ээ. За тэгнэ. Энэ дүүлж явах үед энэ хөвлийн энэ хүндэд маш их даралт ирэх үү? Одоо нэг бас нэг чинь өтгөнөө гадагшлуулах гэж юм шиг дүүлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яд үгүй зэрэг их эмэгтэйчүүд нөгөө шаарны онлоор зүгээр одоо яах нь томрол гэдэг зүйл нь явдаг. Тэр үед бүр айхтар томрохно. Одоо ингээд багийг тушгаа чиг дүлээд байгаарай. За дүлээд. Яг хүүхд гарч байгаа зүтгэлтэй. Хүүхд гарч байгаа юм шиг л дүлж штэ тийм ээ. Тэгтэл энэ үед нөгөө нэг шаар маань яах нь. Шаар буюу энэ шулуун гэсний чинь судас нь яах нь. Мөн томрохно шүү дээ. Ингээд томрохно шүү дээ. Тэг томроод яах нь. Гараад ичдэг. Бүр ингэж гараад ирэх. Бүр одоо гараад ичнэ. Төрснийхэн дараа шууд төрсний дараа төрөлтийн процессыг явж явах үед л байгаа. За болно. Тэгэхээр Хамаг юм гарах. энэ механизмаар одоо яг шир нөгөө хих хүчтэй дүүлснээс болж шулуун гэдэсний нөгөө судснууд нь яах нь. Тэлээд яах нь гараад иччих гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өстой одоо яг жирэмсэн хүмүүс бол үзэж явах юм бол ойлгосон баг те. Ер нь бол тэгэхээр одоо би яах вэ гэхээр жирэмсэн эмэгтэйчүүд маань явахаар нөгөө жирэмсний дасгал хөдөлгөөнүүд маш сайн явах. Цэгний булчин буюу тэр одоо шулуун гэдэсний нагшдаг булчин чангалах дасгалуудыг сайн хийж байх. Өш энэ нэрээ дүлэлттэй холбоотой гэснээс манай нэг найз нэг нөгөө жимд явдаг байхгүй юу? За. Тэгсэн чинь тэр нөхөр ингээд бас нэг ийм асуудалтай баг шиг л адилхан асуудал. за. Адилхан асуудалтай болсон. Тий. Мэдгүй одоо дүлэлт гингүүд нь би бодоод байгаа байхгүй юу? Тэр нөхөр ингээд амар хүнд юм өргөдөг байхгүй юу? За. Амар хүнд юм өргөөл. Тэгээ дүүл Ялгаагүй шахachл байгаа л да. юу хэлэх гээд байгааг нь одоо ойлгочлаа. Саяны бол механизм шүү дээ. Ялгаа байхгүй л тийм шүү дээ. Чи нөгөө надад ирсэн нөгөө шахачгаад нөгөө нэг цагаан махан чилүү нэг юм гарцсан гэдсэн мөн. Тийм шүү дээ. Тэр чинь бас тамирчтай тохиолдох асуудал. За шиг тушгаа дахиад хитээ тийм ээ. За ингээд жемд чи яаш юм ингээд дээш өргөж байгаа гэнтээ өргөлөө. Өргөчхөр юм байхгүй. За тамирчтай сайн анхаараарай. За. За ингээд өргөж явах үед яах вэ? Дээш нь өргөлөө. Хүмүүс амьсгаа гаргаж одоо тэрийг яах вэ? Ингэж яах ёстой шүү дээ. Ингэж өргөх үү? Тэгтэл зарим хүмүүс амьсгаа гаргахгүйгээр Би бол ингэж амьсгаа гаргахгүй яхаар чинь энэ хөвлөлүүд чангарах уу? Одоо амьсгаагаа гаргахгүйгээр хамаг юм уу өргөж штэ хүнд юм. Яаж гаргана гинэ юм чи? За амьсгаа гаргаж өдүүлэх нь штэ. тэгэхэд бол гайгүй. Тэгтэл яддаг бол амьсгаа хамаг юм уу чангарч байгаа баг яах нь? Дүүлэхээр чинь ялгаагүй бас ялгаагүй энэ доод хэсрүүч маш их даралт ирээд хамаг цус чинь нөгөө осноо руугаа очоод тэгээд тэнд байгаа нөгөө судсыг чинь
доторх цусан хангамжийг ихсгэж өгөөд Тэгэхээр энэ тэгээд тоглож байгаа. фитнес мэднес бас жоохон анхаарах хэрэгтэй. Тэгээд жимд явдаг хүмүүс ч юм уу тэдний бол ягттай нэг ховор тохиолдолтой амьсгалгаа зөв гарах. Энэ ер нь төрөх процесстэй л адилхан шүү дээ. Тийм байна. Хамаг юм уу хүчтэй дүүлж гад гаргацдаг. Тэгээд нөгөө судс гэдэг чинь амархан тоглоод явчихдаг байна шүү дээ. Тийм ээ. Ер нь гэхдээ одоо энэ яг хүний биенээс гарч байгаа одоо нөгөө юунууд шүү дээ. Одоо ингээд судснууд ингээд томорж гарч байгаа. Нэгдүгээр шалтгаан нь бол одоо тэр нөгөө одоо хүчтэй дүлхээс байгаа юм тийм. Миний бодлоо. Хоёрдугаар шалтгаан чинь яг юу вэ? Хоёрдугаар шалтгаан бол энэ төрөлтийн үед хүчтэй дүүлэх. За энэ хамаагүй одоо хүнд юм өргөж барьж явахдаа хит их яах нь амьсгаагаа түгжиж юм өргөх тий. За мөн цаашлаад ярих юм бол одоо энэ хөвлийн тархалтай хүмүүсийн тохиолдол бас. Тэгвэл жирэмслүүд ялгаа авахгүй шүү дээ. Одоо ингээд одоо маш том гүзэн гэцтэй хүмүүс байдаг шүү дээ. Оо яг тийм шүү дээ. Тэгээ энэ хүмүүс ч яа гэхээр зэрэг хөвлөд нь ингээд байнгын өөх дараад нь шүү дээ. Нөгөө цусан хангамжуулан дээш нь ингээд явах хэрэгтэй юу? Тэгтэл нөгөө энэ хөвлийн өөхийг даахгүйгээр цус нь доороо ингээд явах нь байгаад байна гэсэн үг шүү тунаад. Тэгэхээр нөгөө энэ доор байгаа шулуун гэдэс буюу одоо энэ хэсгийг чинь цусан хангамжийг ихсээд тийм ээ? Нөгөө нэг шаарлуугаа буюу нөгөө нэг судас руугаа маш их цус орж ингээд бас нэг суугаа ажилтаа дээрээс нь тарган байх юм бол энэ өвчлөн. Би ч одоо ер нь бас жоохон жинг асуух. Чамд одоо байж чи суугаа ажил хийдэг жоохон хөвлөж жоохон эмгэгцэн бүх юм бүрдсэн. Тэрнээс ялтгаалж нөгөө нэг 0 тосоо асуудал байна. Тэгээ бүр дээрээс нь өтгөн чи хатж байгаа удаан чи 0 цуусан гэдэг байгаа шүү дээ. Байнга тэг суудаг юм уу? Гэхдээ ер нь бол 5 хоногтоо нэг энэ төр 0 ордог шүү дээ. 5 хоногт нэг өдөр 0 гоо. Баг нэг дээрээс нь нэг шалтгаан байдаг шүү. Энэ юу гэхээр зэрэг одоо энэ хоолтын хувьд бол энэ ногоо болон жимсний хэрэглэх багтай байвал энэ өвчнөө бас өвчлөх гэдэг шүү. Ер нь бол баг талтай байгаа юм байна л да. Хоол бол их чухал. Дээрээс нь энэ халуун ногоотой энэ кимчи тийм ээ. Энэ халуун ногооны төрлийн хоолуудыг их иддэг хүмүүс. Энэ Азийн цусан хэмжээг нэмдэг. Халуун ногоо юу? Тий, халуун ногооч. Тэгэхээр одоо дарс яах вэ? Ариг дарс бас нөлөөлнө шүү дээ. Тэгээд энэ Азийн цусан хангамжийг тэлээд өгөхөр юу болно гэсэн үг? Нөгөө нэг гэтээ дэргүү томорцсон цусууд чинь яах вэ? Улам л их цус орно шүү дээ. Тийм ээ. Тэгээд огшногоохоо амсраараа эргэж гараад томроо. Энэ одоо сүүлийн үед энэ шамбрамтай хүмүүсүүд их болсон уу? Ер нь бол одоо маш их боллоо. Ер нь эмнэлгүүд одоо энэ бүдүүнгээс шамбрамны өвчтөй хүмүүс асар их. Баахлын гэсэн л хүмүүс. Тий, баахлын гэсэн хүмүүс. Баахлын гэсэн надад. Одоо арай гайгүй. Одоо харин багийг би бодоод байна л да. Түрүүнд уцаар арайад ингээд амар өдөөд хэцүү айгүй би санаа зовоод байна л да. Ийш тийш явахдаа маацганаал. Сонь юм. Энэ асуудлыг одоо бас шийдэх болцоо нөхцөл байдал. Энэ одоо судасны булчин гэсэн юм байх байхгүй. Тийм шүү дээ. Би сая хэллээ шүү дээ. Орчнооныхаа амсрын булчинг чангалж сулдаж сурах хэрэгтэй гэж хэлж байгаа. Яаж сурах вэ? Энийг одоо яах вэ? Тойр ингээд одоо орчнооны амсрыг чангалдаа. За тэгж бишээ. Зүгээр ингээд байгаа байдлаараа ингээд чангал одоо орчнооныхаа амсрыг ингээд умалзуулаад чангалдаа. Бөөдө чангалцгаа. За та чангалсан уу? Биний хугасаа байгаа чангал. Чанга яа. Оо. За буруугаар хэлээд байгаа. Энэ ингээд чангал. За суллаад. За сулгаад чангадаад яах нь? Суллаад. Ингээд өдөрт бол нэг 15-аас нэг 30 удаа яах нь? Багийн хэмжээ дасгалыг хийж явах хэрэгтэй. Тэгвэл ингээд чангархнаас энэ булчин орчнооны амсрын яг энэ булчин байж тээ энэ. За. Энэ булчин чинь л одоо чанга байгаад байвал яах нь? Ер нь бол бас энэ өвчнөд өвчлөхгүй байх бас боломж байдаг шүү. Магадлалтай. Булчин чанга байх юм бол нөгөө ингээд пид гэж гарч ирэхгүй байх. Тийм шүү. Тэгэл яг. Дээрээс нь одоо ингээ багийн суугаа ажил хийдэг гэж штэ тий. Удаан суугаад ирэхлээр тусаа хангамжийн хувьд бол дээш нь явхад багасаад доош нь ингээ тунаад байдаг гэсэн штэ. 2 цаг суугаад багийн чи босоод үзье. 2 цаг суужгаад босоод нэг яваа сайхан ингээ хөдөлж бариа тийм ээ. Тэгээ ингээ тэгэл дээш доошоно суугаад. Ингээд байх юм бол наад цусны эргэлтч дээш нь яв. Дээш зүг зэрэг голтолд орно штэ. Тэгвэл чи ингээ удаан суугаад ингээ байгаад хамаг цус чи доороо. Одоо энэ ингээд гараад ирсэн байгаа одоо энэ жишээлбэл ингээд саний зурган дээр харагдсан шүү дээ. Гараад ирсэн нөгөө судасыг чи одоо яаж эргэж эмчилдэг? Эргээд яаж оруулдаг? Одоо эмчилгээний тал дээр л одоо гол зүйл үлдлээ шүү. Одоо яг багийг бол энэ яаж эмчлэх вэ гэж мамаг авраач гэж байна шүү. Хүмүүс үзэж байгаа хүмүүсээс бас бодчихлоо байх юм. Яаж энэ эмчилгээ хийх вэ барих вэ шүү дээ. Одоо энэ талаар нь л тэгвэл мэдчих авъя тийм ээ. Тэгвэл бас одоо нэг зурган дээр тайлбарлахгүй та бас ойлгохгүй байх таа. Оо нөгөө зурган дээр очих уу? Тийш очиж тайлбарлая. Тэн дээр бас хүмүүсээс анхаарал За. Та хоёр минь ямар их бодваа? Яг энэ нэг 0 орно гэж. Нөгөөд чи одоо бас жоохон хүндрэлээ. Би жоохон суучих уу? Сууч. За хүндэх шалтгаан байгаа л гэдэг. Сууд байх уу? Би ч гэсэн бас суумаар. Эм ч Одоо усуух уу? яасан гэж суух юм. Эм ч усуух уу? За хийж гэж. Тэгэхээр Энэ дээр юу зүйлэх одоо? Одоо юу вэ наа? Одоо хамгийн гол зүйл. Ер нь яагаад энэ өвчнөөс одоо өвчлөлтсий гэдэг ярьчлаа. Одоо яавал энийг эмчлэх вэ гэдэг талаар ярьж байгаа. Эмчилгээ. Одоо энэ чинь хүмүүс чинь одоо ингэ мэдэхгүй тийм ээ. Өвчтөй зовлонтой болчоод нэг шолон гэзнээс нь орчноос нь цус алдаад яваад байдаг. Тэгээ альсгүй нэг орчноос амсалт нэг цэцэг шиг юм гарцсан. Тэрийгэ тоохгүй яваад байдаг. Цэцэг шиг гэж одоо манайхаа 60 хүн маа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Цэцгийн дээл бэ. Яванда цэцэгтэй болчих. Цэцэглээд явчих. За.
Тэгэхээр энийг ч одоо имжлэхгүй байгаад байвал хэцүү шүү гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Ер нь одоо ингээд шолон гэсэн дотор талд нэг ийм л юм ургацсан байгаа шүү дээ мах. Том мах шиг юм одоо энэ ч одоо би инженер хүмүүс мах гэж байгаа учраас энэ чинь судас шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ том юм чи одоо ингээд байгаад тахад нэгдүгээр өтгөн гадагшлуулах болгон цус алдна. Хоёрдугаард яг уу өтгөн чи одоо ингээд гадагшлах процесс чинь саад болно. Тэрнээс болж яадаг вөхөр зэрэг одоо их дөлүүлдэг тийм ээ. За их удаан нойлцууд. Тех тусан бүр хүндрээ явчих. Тэгээд цаашлах юм бол яг вөхөр энэ нөгөө нэг одоо сод чи бүр цаашаа ингээд томроод гад ирчих байсан. Хажим хоёр. Тий. Тийм байх. Тэр нөгөө нэг мэддэг юм шиг очиас бацсан. Чи ямар. Чи босоо. За. За энэ харж гинөө. Яг ингээд томорсон гэсгэн ингээд бүр доош ингээд цул гад ирж байна. Ингээд гадагш гараад ивэл яг хөө нэгэ дотор өмдөнд ч юм уу болно тийм ээ хадаглаад. Хоёрдугаард яг бохор. Нян вирус бактери гэдэг. Тэгээ бохор орсноосоо болоод яд вөхөр зэрэг ийм хөө аюултай байдал төрнө. Энэ юу вөхөр зэрэг ийм бааж. Шулуун гэсний ойролцоох энэ одоо энэ жижиг судсаар дамжаад хажуудынх нь өөхөн эдэн очиж хатаг болдог. Хатаг цаашлаа бас шинэ юм шинэ юм. Тэгээ нөгөө нэг хошнооных нь амсрынх нь хажууд зэрэгцээ нэг хошноотой болчихдог. Хоёр хошноотой болох эрсдэлтэй болж штеп. Харин даваа тал юм. Юу даваа тал гэдэг чи идээ байраар одоо болчих штеп. Тийм аюултай. Даваа талтай. Тэгэхээр одоо бид нар яг энэ одоо шамрам гэдэг өвчнийг бол одоо нэн тэргуунд нь онцлуулаад эмчлүүлээд авахгүй бол цаашдаа хүндэрнэ гэдгийг л ард түмдэлдэг. Шамрам нэг тусчаад дахиж тусах тийм магадлал байд юм уу? Юу гэсэн юм бэ? Нэг тусчаал эн чинь одоо цаашаа нэгдүгээр зэрэглүү юу, хоёрдугаар зэрэглүү юу, гуравдугаар зэрэглүү, дөрөвдүгээр зэрэглүү гэдэг зэрэг зэрэглүү байх явчихдаг. Эмчлүүлсэний дараа эмчлүүлсний дараа бол харин гайгүй. Гайгүй тий. Чи ерөнхийдөө ингээд хөдөлгөөн мэдлгүүдтэй байгаадах юм бол бодчих юм биш тий. Ганц тэгж болохгүй л тий. Тэгээ багийн хувьд бол нэгдүгээр зэрэг гэж бол онцлогдож байгаа. Яна энэ хорсоод нэг үү? За чи тэглэр яв. За одоо би яг хөөр дөрөв зэрэг хэллээ шүү дээ. Энийг бас үзэгчд ба маш сайн одоо сонсох мэдэх хэрэгтэй. За одоо сайн сонсцоо юм. Нэгдүгээр номер нэгдүгээр зэргүүд яах вэ гэж. Нэгдүгээр зэрэг бий байгаа шүү дээ. Нэгдүгээр зэргийн үед өтгөн одоо нэгдүгээр гадагшлуулж явах үед цус алдна. Цус гарна. Гарсан шүү дээ тий. Цус гарна. За тэгсэн хэрнээ хошнооны амсраар янз бүрийн юм гадагшлуулж гарч ирэхгүй. Аа. Норж байгаа юм. За гайгүй. За үзээ. За баялаа юунд хийж байгаа. Гайгүй наа. Хоёрдугаар зэрэг нь. Өгзгөө жоохон чангалаа. За хоёрдугаар зэргийг сонсороо. Тэрний үгээр нөгөө одоо цус гарахаас гадна өвдөлт өгнө. За миний дараагийн зэрэг болох нь шүү дээ тий. За цус гарахаас гадна өвдөлт өгөөд тэгээд яг үгээр шулуун гэцний амсраар яг нөгөө доош нь ингээд юм унжиж гарч ирнэ. Нэг одоо би хэлдэг байгаа шүү дээ. Нэг шулуун гэцний дотор маань нэг юм байгаад байгаа гэдэг байгаа шүү дээ. Эмгтээчээсээ тэгэл нэг унжаад явна. Унжаад ирнэ гэж шүү дээ. Нөгөө судс чинь томроо доош нь явсаар хаад унжиж гарч иж байгаа шүү дээ. Хоёрдугаар зэрэг дээр. Нэг одоо унжаад тэгсээ нэг цус гарна. Аа за. Гуравдугаар зэрэг болохоор яг үгээр унжиж гарч ирээд шууд дэлбэлчих юм. Унжиж гарч ирчээд буцаагаад орчдөг байхгүй өөрөө. Хоёрдугаар зэрэг дээр бол. Гуравдугаар зэрэг болохоор яг үгээр зэрэг өтгөнөө гадагшлуулаад ясан дараа нөгөө юм гарчаад буцаад ордог. Тэнгүүд хүн яадаг хөр зэрэг өөрөө ингээд тосмосоо тосчоо буцаагаад явах нь хийдэг хөшнө. Чихдэг баг. Чихдэг баг нь шүү дээ. Төрөний одоо эмч чиний би болсоо жигээгүй шүү дээ. Дотор нь байсан тий. Аа за. доторх нь жигэж болох юм уу? Доторх нь угаас дотороо хамж яаж чихдэг байсан шүү дээ. За. За дөрөв гэж бас байгаа тий. Дөрөвдүгээр зэрэг яг өндөрчээд нөгөөдг нь гаас чирчээд гараараа ихэнгүүд орох болчихно. Ордог байх нь шүү дээ. Тэгэхээр ядуухгүй бүр хатуурчдаг. Бүр ингээ хил гараад ирчих бүр ингээ цаашаа хийж хийхээ орж болохгүй болчих. Аа за. Тийм учраас бомбог шиг юм гараад ирэх нь шүү. Энэ дөрвөн зэрэг дээр хамааруулаад яг үхээр зэрэг тус нэмжлэгээ байх. За. Жишээлбэл нэгдүгээр зэрэг хоёрдугаар зэрэгт бол месцас нэмжлэг хийхгүй. Одоо месцастаар ингээ тайрч тасдах шаардлагагүй шүү дээ. Ашгүй дээ. Зөвхөн одоо 3 болон 4-р зэрэг буюу одоо ингээ гарч ирээд буцаж ороод тийм ээ. Альсгууд ингээ заавал гараараа оруулдаг ч юм уу. Гараараа орхоож болцгоо тэр үед л месцастаар авахгүй бол энэ чинь нэг унжаад байгаа юм чи яах вэ? Харин тэгсэн шүү дээ. Чинийх бол надтай байгаа байхгүй яг нэгдүгээр зэрэг буюу. Чинийх бол зүгээр хөдөлгөөн хийчихэл болчих юм зэ. Хөдөлгөөн хийж явах хэрэгтэй. Чи бол одоо ингээд өтгөнө гадагшлуул юу гатуулахгүй байх хэрэгтэй байх нь байнгын сайн баг гэдэг нь шүү дээ. Ус бол сайн авах хэрэгтэй байна. Нохоо жимслэг хоолыг бас сайн идэх хэрэгтэй. Аригтаар сэргэлэхгүй байх нь байна. Аригтаар сэргэлэхээ багсах нь байна. Үс нэр аригтаарс нөлөөлдөг юм уу? Нөлөөлдөг байхгүй. Аригтаар салуу ногоод чинь дандаа судсыг нь өргөсгөж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бол одоохондоо чи эмчилгээ тусал хэрэглэхгүй. Нэг хоёрдугаар зэргийн үедээ ямар эмчилгээ хийдэг л одоо ярих хэрэгтэй байна. Миний зэрэг шүү дээ одоо юм уу? За. Энэ дээр бол одоо орчин үед бол хоёр төрлийн эмчилгээг бол илүү хийж байна. Нэг номерт нь эм уулгаж байна. Одоо эм уулгах юм уу альсгууд яг тэр шулуун гэцээр нь эм хийгээд лаа хийгээд явах нь. Лаа хийнгүүд нөгөө судсыг нь агшааж байгаа юм. Доороос нь ингээл лаа. Доороос нь одоо лаа хийгээд явах. Нэг агшаах эмчилгээ байж байна. Хоёр номерт нь бол яг үхээр зэрэг энэ одоо шулуун гэцнийхаа одоо яг энэ гарцсан дотор нь байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэрийг нь тусгай тариагаар
Хатаадаг тариа гэж байгаа. Энийг одоо нэр усын нэдэ энд хэлээд яах вэ? Тийм шүү. Тэр хатаадаг тариаг нь яах вэ? Яг одоо энэ нөгөө томорцсон Нэрөө байгаа шууд шахдаг байна шүү. Тэнгүүд нөгөө нэг Тэр чи бас аюултай биш үү? Тэнгүүч яахгаар шахангуй чи энэ ч ураг агч штэ. Хатаад тэгээд дахиж мэдгүй хаа. Гарч ирдэг ч юм уу, орсох ч юм уу, айлсгүй цус алдах юм байх болчихдог байна шүү. Бас нэг сүүлийн үед хийгээд байгаа юм л та. Бас тэрний өгөө зэрэг яг энэ нэг томорцсон юм байна шүү дээ. Тийм ээ дотор талд байгаа. Энд ч одоо гадагшаа гашраг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь амсар дээр нь ингээ боолт хийдэг. Усны боолт шиг юм ирзээ. Тэр боолтоор ингээ боогоод хийдэг байна шүү дээ. Тэгэхээр юу болно гэж бодож хоёр? Шаар. Юу шаар вэ? Энэ гардаг шаар. Одоо энэний хэсэг дээр ингээ боогоо хийж байгаа чинь энийг эн чинь цусаа хангиж болоод амсар дээр нь боочхож яах вэ? Хатаад энэ унаад өгчдөг. өөрөө унаад. Өөрөө унаад өгчдөг байна шүү дээ. Айжим Энэ доо. одоо нэгдүгээр зэргийн үед бол хатаах тариа, за лаа эмчилгээ, за дэглэм, за мөн энэ одоо боолтын эмчилгээ гэсэн зүйлүүд бол хийдэг. Одоо шамбрамтай хүмүүсийг бол тэгж л эмчилж байгаа юм шүү дээ ер нь л да. Тэгээ одоо манай нэгдүгээр эмчилгээ. Чамайг бол бас боох нь шүү. Чамайг бол одоо шууд яг боох хэмжээд бас очиж байгаа л дээ. Хатаах тариа бол хийж. Тэр чинь 2 дугаар зэрэг шүү. Хатаах тариагаас гадна амьдралын хэм маяг ус зүйлүүдийг бол тэнцвэртэй болгоод явах хэрэгтэй. Тийм биш. Буцаад ихтэй хийм байдалтай болтгүй шүү. Заавал эмчилгээ хийх хэрэгтэй гэдэг шүү. Тийм ээ тийм. Бид хөл эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчилгээ заавал хийх хэрэгтэй байна. Заавал хийх хэрэгтэй. За тэгээд 3-4 зэрэг дээр болоод тэгэхээр арай өөр юм болчихоо шүү дээ. Энд бол ийм эмчилгээнд хийх шүү. Заяа. Эмчилгээнд яг хөө энэ ард түмэнд хэрэгтэй болов уу гэж одоо би энэ бичлэгийг бол харуулчих гэж бодож байгаа. Жишээлбэл одоо энэ бичлэгийг харуулъя л да. Нэгдүгээр нэг номерын бичлэг нь болохоор За одоо хүмүүс хараараа шамбрамыг эмчилж байгаа бичлэг байна те. шамбармыг яаж эмчилдэг юм бэ гэдгийг нь одоо үндсэн эмчилгээ. Хэддүгээр зэрэглэл нь байна? Энэ одоо 3 дугаар зэрэг 4 дугаар зэрэг эмчилгээ шүү дээ. Зөв. Нөгөө ч бүр гараад ирлээ. За одоо ингээд харж байна уу? Шамбар маань ингээд гараад ирчихжээ те. Тийм байна. За сайн Энд харуулъя. гараад ирчлээ. За энэ шүү. За энийг нь яг тусгай бензинээр татаж байгаад тийм ээ. За хутгаар яг огтлог болох шүү. Бүр ингэ тасаад авах юм. Ингээд зүсдэг хагалгаа нэг байна. Энэ бол ойролцоогоор 90% эмчилгээ хувьтай шүү. Эмчилгээний хувьд Бүр аваа ичж байгаа юм тийм шүү. бүр аваа ичнэ одоо ингээд. За ингээд яг аваад яхаар ч нөгөөд чинь яг нь тийм байдалтай олж гадналтанд байсан юм тийм ээ. Тийм байна. Энийг бол одоо орчин үед бол манайхан гэсэн одоо Ингээ бол. байнгын хийдэг хаалгаа шүү дээ чинь. За яг хөөг нэг жоохон дутагдaltaй тал нь юу гэдэг вэхээр зэрэг шархан их удаан амьд юм. 20 хоног Тэг хүндэрч мүндэрч чадахгүй нэ. Тэгээ нэг 20 хоног хүндэрч чадна л да. Тэгээд маш их одоо дэглэм Хорсолттой. хорсол тэгээ шарах авах гэсэн магадлал байдаг. Гэхдээ энэ бол 90% гэхээр маш сайн байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс маань одоо энийг эмнэлэгт очихоос битгий айгаарай. Гэхдээ маш сайн хөвж явах. Ер нь анханаас л энэ өвчөө хөрөхгүй л Анхаас хэрэгтэй шүү дээ нь өвчин өрөхгүй болохгүй байхгүй шүү дээ тийм ээ. Тий. За тэгээд энэ бол нэг номерын одоо хийдэг хамгийн их хийдэг хагалгаа. Хоёр дахь хагалгаа нь болохоор яаж хийх вэ зэрэг одоо энэ бол сүүлийн үеийн хагалгаа болчихж байгаа. За. Төгс эмчилгээний тал руу бүр илүү одоо хурдан эмнэлэг твтэл 72 цагийн дотор би 3 хоногийн дараа гарааг үрчнэ. Амар зөөр байхгүй. Тэр нь яаж юм? Энэ бол одоо орчин үед хийж байгаа бол энэ хаалаа гэдэг энэ хаалгаа юм л да. Хаалаа. Одоо энэ хаалаа гэдэг энэ хаалгааг бас манай эмнэлгүүдэд хийгээд эхэлсэн байгаа. За. Жишээлбэл нэгдүгээр эмнэлэг ч юм уу ингээд энэ хийж байгаа. Энэ бас тайрж явах байгаагүй. За энэ болохоор тусгай юм багажнууд байдаг. Энэ тусгай багажнуудыг бүр ингээд яг шулуун гэсэнд тохируулаад энэ тоноглолцсон. Машины хэд агшил юм байна. Тоноглолцсон. Бараг эмч хэрэггүй нь багч нь өөрөө хийчих юм шүү. Гэхдээ эмчтэй хэрэгтэй. Эмч бол өөрийн хяналтын дор ингэ хийж. За энэ багажнуудыг яах вэ зэрэг шулуун гэснийхээ яах вэ? Дотор тал руу илүү оруулнаа. Шууд одоо яах вэ? Энэ нөгөө харж байна судас нөгөө томорцсон юм чи юу энэ вэ шүү дээ. Энгүүд энэ аппарат оронгуудаа өөрөө тусгай ингээд эхогоор энийг хяндаг. Энд ийм их судас байгаа байна. Энэ хэсгийг аваа оёо гэж энэ мэдээлдэг байна. Энэ аппарат өөрөө. Тэнгүүд одоо харж байна эхогоор мэдээлж шүү дээ. Энд судас. Эхтэй хүн байсан чи ийм хийх үү? Тэгвэл одоо очно бүгдэндээ л шүү дээ. Шулуун гэсэн. Нэг эмгөө бодогчлаа. Харж тийм ээ. Юу бодсон бэ? Нөгөө одоо нэг ижил төсдөм хүмүүс өдрөө. Тэгэхээр чи ер нь ижил төсдөм хүмүүс бас их тус магадaltaй ажил гүйцэтгэх хүмүүс л их тохиолдсон шүү дээ. Яг нөгөө шулуун гэснийг байнгын одоо зориултыг бус тийм ээ. Зүйлийг хийж оруулж байгаа учраас эн чинь нөгөө нэг яг нь шулуун гэсэн соцнууд нь томроод хагараад ингэж том хөнгөлтэй шүү дээ. За одоо эмчилгээний хувьд яг нэг хаалга гэдэг хагалгаад их мундаг хагалгаа. Тэгээ оруулангууд хааш тэр старж шүү дээ тийм ээ. Ойд тавьж өгч байгаа. Энгүүд чинь эхогоор ингээ хараад томорсон хэсгийн судас нь хаана байна гэдэг мэдж байгаа. Дээдлийн хэсгийг ингээ боогоочтой. Тийм байна. Тэгээ дээдлийн хэсгүүдийн боогоод байхаар чи энэ доор нөгөө нэг агаарын шаар чинь томрохгүй шүү дээ. Тусахгүй учраас. Тэгээ энийг одоо манай одоо эмчнэр бас их мундаг хийж байна. Энэ хагалгааны хувьд бол одоо орчин үеийн хамгийн одоо сүүлийн үеийн хагалгаанууд юм бол яалтчгүй тийм хүн зэрэгжүүлэл ингэж орж ирэл та. Одоо 3-4 дэх зэрэгтэл одоо энэ хагалгаа хийж байна. Тийм байна. Энэ хагалгааны хувьд бол одоо 72 цагийн дотор бол одоо энэ идэгдэг байна. Манайхан ер нь өөрсдөө ингэ шамбрамтай гэдэг мэдэхгүй явсараад 3-4 зэрэг рүү орж ирнэ. Мэддэг хөрхөд мэдээд юм гараад яваад идэг тус алдаал хошногны амсар юм гарч ирчээл байгаа тийм. Гэтэ манайхаа ч нөгөө нэг тэр болгонд эмнэлэг рүү очихоос ичдэг. Энэ чи бас нэг юу вэ шүү дээ. Эвгүй юм байлээ. Эмзэг хэрэгтэй шүү дээ бас тийм ээ. Одоо эмнэлэгт очихоос ичдэг ч юм уу айл эсвэл найз
найз нөхдөд хэлэхээс санаа зовдөг. Айд эсвэл одоо тэгээд тэр эмнэлэгт очиод хагалгаа хийлгэхээс айдаг ч гэдэг юм. Хамгийн одоо хөнгөн хаалганд болдог Тийм байна тий. Уулна. За. Одоо ер нь өгцгөөж ер нь жоохон чангалал. Өгцгөө жоохон чанга яваа. Чангалаа. Шууд яаж яахгүй. За миний ярьсан бүх зүйлийг л та хоёр хэрэгжүүлнэ. Одоо энэ дунд яригдж байгаа. Манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн одоо бол эхнээс нь эхлээд сайн дундаас нь үзэж байгаа бол тий. Эхнээс нь сайн үзээрэй. Тэгжий сайн ойлголт авах шүү тий. Тэгээ ер нь бол дундаас нь одоо үзсэн ч гэсэндээ балгаа авахгүй нь ойлголтыг авна л та. Авах уу. Бас чухал одоо сэдв учраас. Ааха. За тэгээ одоо ерөнхийдөө эмчилгээний хувьд нэг юм их байна. Бидний ярих зүйл маань ерөнхийдөө энэ зүйл. Тэгээ энээсээ бас нөгөө нэг ийм за яг хоо ийм хөдөлгөөн хийгээд иймэрхүү байдал цахаа тэгээд энэс гадна бас нэг жоохон урьдчилан сэргийлэх ч юм уу тийм энэ тарай ч юм уу юу ч байдгийг тий хэрэгждэг юм байдгийг шүү дээ бас. Зөв. Тий. Тэгэхээр юу байгаа юм? Багийн шалтгаан нь юу байсан гэхээр ерөөсөө өтгөн хатчихсан тийм үү? Өтгөн хатсан, дээрээс нь одоо их нойд удаан суусан. Энэ байгаа байдал нь одоо олон жил үргэлжилсэн байгаа байхгүй юу? Тэгэж яваад энэ нөгөө судсыг өргөсгөө хийсэн ба. Тэгэхээр багийн өдөр нэг ном өтгөн хатлагын эсрэг одоо эмчилгээ хийх хэрэгтэй байна. Тийм харин яг эмчилгээ юу байх вэ? За яг үгээр одоо орчин үед бол шууд эмийг уулгадаг байсан бол эмийг болж байгаа хордог болсон байгаа. Эм чи өөрөө бас муу штэ тийм ээ. Одоо хэд их одоо туулгаж гүйлгүүлдэг юм уу тийм аюултай. Тэгэхээр би чамд одоо ургамлын гаралтай эмчилгээний аргыг би одоо чам зөвлөе. Цэвэр ургамлын гаралтай. Цэвэр ургамлын гаралтай. Энэ нь одоо ер нь бол хооллыг боловсруулах гэдэг. Энд байна уугүй юу? Заа байж байгаа байна. Тэгэхээр энэ бүх юм байдаг шүү амар. Одоо манай энэ бүх одоо салбарууд супермаркет ч бүгдэнд нь байгаа шүү дээ. Баг харж ирсэн болов? Энгчин гэдэг ийм одоо цэвэрлэх цай байгаа. Энгчин. Би нэг ус өмнө харж ирсэн байна одоо нэ. Тийм. Одоо энэ чинь 7 хоногт нэг 2 удаа л уучдаг. Тэгээ та надад ягаад өгдөггүй? Би таних болохдоор хүрдгүүд ингэж байгаа л гэж. Чи одоо ямар нэг актер юм. Гайгүй болсон тий. Тэгэхээр би багийг чамд энийг бол эмчилгээнд бол зөвлөж байгаа. Энэ ямар үйлчлэгээтэй юм бэ тэгээд? За энэ үйлчлэгээ нь болохоор одоо энэ энгчин гэдэг байгаа цэвэрлэх цааны хувьд бол гол үйлчлэгээ нь ходоод үзсний гөрүүлц хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Сүүлийн үед монголчуудын маань дунд зохилон тохиолдох өвчин бол шамран өвчин боллоо. Энэ өвчин нь бидний буруу хооллолт, мөн түүнтэй холбоотой үүсдэг өтгөн хаталт юм. Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдийн оронд тарьж ургуулсан энгчин тураах цаг хэрэглэх ёстой. Энгчин цайны хувьд бол гэд дотрыг цэвэрлэхээс гадна гөрүүлц хөдөлгөөнийг маш их хэрчимжүүлдэг сенагийн навч, батаршийн үндэс, мөн чихэр өвсний үндэс гэгчлэн маш олон эмийн ургамлууд багтсан байдаг. Тийм учраас та бүхэндээ шамбар өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өөрсдийн гэдсийг цэвэрлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлд хэмжээсэй гэж хүсэж байна. Чи багид нэг цай хийгдэх үү? Эндээс үү? За эндээс хийгээд өгч болно. Тэгэхээр энэ цэвэрлэх цайг бол одоо ганцхан шамбарантай гэж байгаа өвчтөн биш. За өтгөн их хаттайгаа. За өтгөний одоо дээрэс нь шулуун гэснээр баг. Би бас ууж иж болохгүй юм чи. Болно. Энэ тэгээд одоо ингчин гэдэг юм нэр тийм үү тий? Монголдоо үйлдвэрлэдэг юм шиг. Монголдоо үйлдвэрлэдэг. Тэгээд энийг бол яг чи нэг юм 200 мл орчим халуун бүлээн усанд хийгээд ингээд нунтаглаж чад уучсан. Ингээд байвал одоо ходоод гэж маань өтгөн хатахгүй. Өтгөн хатахгүй, дээрээс нь чи таргалахгүй, тийм ээ. За бүдүүн шулуун гэсэн чинь яг нь гөрүүлц хөдлөө их сайтай юм байдаг шүү дээ. За тэгвэл шамбармаас ер нь өөрийгөө сэргийж бас урьдчилан сэргийлэхэд нэг аргыг ингээд хэлбэ шүү дээ. Энгчин гэдэг энэ цааны хувьд бол одоо Монголдо цэвэр ургуулсан байгаа. Наадыг таалагдаад байгаа юм. Яг тэгэхээр эх орныхоо хөрсөн дээ. Хүмүүс чи болсон болоогүй тураах цай гэж юм ууж шүү дээ. Тэгэл одоо тэр нь сайн ч юм. Манай энэ ч бас миний хувьд бол өөрөө хамаг болдог зүйлийг л чиглэл тийм байна. Эндээс та сайн байна. Монголдо ургуулсан энэ сенагийн навч, за батаршны навч, за мөн дээрээс нь одоо энэ чихэр өвсийн үндэсгээд одоо олон төрлийн гоё амт юм шүү. хоол болсоо хацаад хэрэгтэй. Тэгээ амт нь бол гоё юм. Энийгээ сайн. Чи 7 хоногт 2 л удаа уншив заяа. За тэгээ. Ихэр уул яг. Ихэр өдөр болгон угаад байв чинь. Өдөр болгон бийц. Бүх юм гаргаад дуусах хэрэгтэй. Юу ч идээгүйч гүйлээд гаргаад ич бас болохгүй шүү дээ тийм ээ. Өдөр наадхаа нэг өнөөдөр ингээ ууч чамчтай өнжөөд нэг угаад. Энэ хаагаар бодлооч юм бол. Эмээс ангуудаар ч юм уу манай бүх супермаркетаар байж байгаа шүү дээ. Монсын маань ингчин гэдэг нэртэй биш үү? За үзэж байгаа хүмүүс байвал тий. Монс хүнс гээд Монсын одоо том одоо манай одоо үндэсний үйлдвэрлэгч том компани байна шүү дээ. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм үйлдвэрлэдэг. Энэ компани гэдэг. Ходоод эцэг цэвэрлэж тураах хэрэгтэй. За тэгээд юу байгаа? Багийн чи яг энийг аваад явчихсан яа. За тэгээ баярлалаа. Байгаа өгч. бид хоёрт байгаа юм үлдсэн. Бид хоёр яг маргааш авчин заяа. За тэгвэл өнөөдрийн шамбармын ойлголт бол ерөнхийдөө сайн өглөө л гэж би хувьдаа бодож байна. Би бол
Би бол ердөөсөө толгой дотроо эмэгтэй хүн л шамрам тусдаг юм байна гэж бодож байсан бол эрчүүч гэсэн тусдаг юм байна. Тэгвэл эмэгтэй хүмүүс бол одоо жирэмсний дараа бол их хвчлэн тусдаг юм байна. За эрчүүд болохоор одоо буруу хооллолт ундлал за тэгээ суугаа байдлаас болдог юм байна. Өгзгөө бас жоохон шангалж суллах хэрэгтэй юм. Дасгал масгалаа хийх хэрэгтэй байна шүү те. Бүжиглэнгээ ерэн жоохон хийчихээ юм шүү те. За ийм асуудлаас болдог юм байна. Танд их баярлалаа. За зүгээр. Лагийг одоо уцаар яриа сандрангууд би бүр сандарлаа штэ гэж нэр. Өө штэ. Юу олчихоо юм уу найз мөн гэж бодлоо. Харин Одоо бас гайгүй юм байна цаг тий. тухайд нэрсэн л бас хэцүү байгаа. Үзэгч Бүр наач бүр намайг айлгцсан байхгүй уцаар яриад цус гараад байна. Би бүр юм Тийм байна. За тэгвэл би нэвтрүүлгийг л өндөрлүүлээ тийм ээ. Тэгээд бас үзэгчтэй бас ганц хоёр мэдээлэл би бас өгөхөр ирсэн байгаа маа. Бас ер За, тийм, болно. Тэгэхээр үзэгчтэй VTV телевизээр манай нэвтрүүлэг бол ер нь та бүхэндээ байнга хүрж байгаа. За үзэгчд маань бас үзэгчдийн тоог би бас манай нэвтрүүлэг маань дугаараар улам сайхан өсгөөд явж байгаа. Үзэгчдийн тооч ихсэж байгаа тийм ээ. Тэрэндээс их талархав штэ байгаа. Тэгээд одоо үзэж байгаа хүмүүстээ би нэг хоёр мэдээлэл өгч чээ. Нэг нь болохоор манай Ая доктор пэйж хуудасаар маань одоо манай өмнөх бүх дугаарууд байгаа. За гарч байгаа шүү. За тэгээд тэр дугааруудыг нөхөж үзэх боломжтой. Мөн тун удахгүй бас бид нар нөгөө лайва одоо хийх хэрэгтэй байгаа. За лайва хийх гэж байгаа. Тэгээд үзэгчд маань лайваар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай гэж хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол дараагийн удаа дараагийн нэвтрүүлгээр бол одоо шинэ газар шинэ дугаарууд маань эхлэх болно шүү, тийм ээ. Шинэ дугаарууд олон сонирхолтой дугаарууд эхэлнэ. За дээрээс нь би бас нэг юмыг задлчих. Манай одоо бас нэвтрүүлгийн яасал юм чинь. за яг сүлдний юм чинь тийм ээ. Манай нэвтрүүлгийн бас их сайхан уран бүтээл дуутай болж байгаа шүү. Тэр дууг бас та бүхэн үзээрэй. Тэгээ дараагийн дугаараар шинэ бүхэнтэй уулзцгаая. Шинэ бүх зүйлүүдээр уулзцгаая гэж хэлмээр байна, тийм ээ. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. Баяртай. Сүүлийн үед монголчуудын маань дунд зохилон тохиолдох өвчин бол шамран өвчин боллоо. Энэ өвчин бидний буруу хооллолт, мөн түүнтэй холбоотой үүсдэг өтгөн хаталт юм. Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдийн оронд тарьж ургуулсан ингичийн тураах цаг хэрэглэх ёстой. Ингичийн цайны хувьд бол гэд дотрыг цэвэрлэхээс гадна гөрүүлц хөдлөлийг маш их хэрчимжүүлдэг сенагийг авч Батарвшийн үндэс, мөн чихэр өвсний үндэс гэгчлэн маш олон эмийн ургамлууд багтсан байдаг. Тийм учраас та бүхэндээ шамран өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өөрсдийн гэдцийг цэвэрлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлд дэмжээсэй гэж хүсэж байна.